Эмэгтэй хүмүүс аюу гоё. Ингээд өөр төрлийн хувц өмсөд те өмнө огт өмсөж байгаагүй даашинцаа өмсөж ч юм уу тэрийг өмсчөөд ингээд аюу гой урам зоригтой ингээд нүдэнд гэрэлтээд амар гой ажралтай болдог аахгүй юу. Тэгээ тэрийг нь харахаар ингээд надад амар их одоо урам зориг төрдөг. Би энэ ажлыг улам цаашаа хийх ёстой юм байна. Илүү олон эмэгтэйчүүдийг ажралтай болгох юм байна. Сайн бацгаана уу, намайг Хулан гэдэг. Би худалдаа үйлчлэгээний салбарт 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч эмэгтэй байна. Би анх бизнесээ бол яг ковидын үед бол эхэлж байсан. Тэгээд ерөнхийдөө анх бол миний бизнес худалдаа үйлчлэгээний бизнес маань болвол онлайн байдлаар явагддаг байсан. Тэгээд пэйж хуудасныхаа дагагчдын тоо маань бага байсан. Онлайнаар тэгээ борлуулалтаа идэх хүргэлтээ идэг байсан. Тэгээд тэр үед болохоор надад өөрт минь байсан багахан хэмжээний мөнгөн дээр одоо тэр үед чинь нөгөө хүн болгонд ковидын үегээд улсаас мөнгө өгчээсэн шүү дээ. 300 мянган төгрөг. Тэгээд би чинь болохоор 4 хүүхэдтэй. Тэгээд өөрийнхөө мөнгийг болон нөхрийнхөө мөнгийг нийлүүлээд ерөнхийдөө бараагаа татан авч исэн. Өөрийнхөө байсан багахан мөнгөн дээр нэмэрлээд анх би үйл ажиллагаа бол 10 м квадрат талбайгаас эхэлж байсан. Тэгээд анх бол би хүргэлтээ өөрөө хийдэг байсан байхгүй юу? Гараас гарт гээд хэрэглэгч нартай өөрөө бараа бүтээгдэхүүнийг хүргэж өгдөг байсан. Өнөөдрийн хувьд хэм бол би хүргэлтийн компаниудтай хамтран ажилладаг болсон. Тэгээд анх яг эхэлж байхад бол нэг загвараас ердөөсөө нэг гişг авчирдаг байсан. Тэгээ одоо бол нэг загвараас мэдээж олон тоогоор авчирдаг болсон. Тэгээд одоогийн харагдж байгаагаар бол миний талбай бол ингээд 50 м квадрат ийм болж өргөцсөн байна. Анх энэ бизнесийг эхлүүлж байхад бол зөндөө олон бэрхшээл асуудлууд бол тулгарсан. Авчирсан бараагаа яаж хүмүүс таниулах вэ? Тэгээд сезоны бараагаа яаж татах вэ? Тэгээд сошиал хуудасаа яаж хөгжүүлэх вэ? Мөн бас дээрэс нь эргэлтийн өрөнгөө яаж босгох вэ гэд зөндөө олон бэрхшээл асуудлууд тулгарсан. Манай дэлгүүрийн хувьд хэм бол пэйж хуудасныхаа үйл ажиллагаан дээр илүү төлхөө анхаардаг. Яагаад гэх юм бол одоо цаг үед чинь хүмүүс их завгүй болсон тий онлайнаар хараад худалдаа авалт хийж хөрвүүлэх сонирхолтой байдаг. Тэгээд манайх дэлгүүрийн хувьд гэх юм бол миний хувьд гэх юм бол бүтээгдэхүүнийхээ материал чанар дээр маш сайн анхаардаг. Тэгээд манайхаас нэг худалдаа авалт хийцэн хүн бол эднийх угаасаа материал чанар сайтай байдаг юм аа гэд дахин худалдаа авалт хийж хөрвүүлдэг. Одоо би бүр ингэдэг болсон. Одоо жишээ нь над дээр одоо ийм чад орж ирэлтэй би 1.70 м өндөртөө 85 кг гэл тэнгуү шууд би нүдэндээ төсөөлө харж байгаа байхгүй. Яс томтой байна. Ерөнхийдөө өндөр эмэгтэй байна. 85 кг гэхээр баг зэрэг гизтэй юм байна. Тэгэхээр танд энэ загвар тохиромжгүй. Энэ дээр жишээ нь ингээд би ер нь бол одоо ингээд өндөр жингээ хэлэнгүү шууд нүдэндээ төсөөлчдөг байхгүй. Тэр хэсгээрээ ерөнхийдөө махлаг юм байна да. Ер нь баг зэрэг гизтэй юм байна да. Жишээ нь ерөнхийдөө л нэг одоо бүр тийм амар хэмжээний төвшөнд хүртлээр мэрэгчээд байгаа гэх юм уу та. Бэлэн хувцсны зах зээл бол өрсөлдөөн үнэхээр ихтэй байдаг. Энэ их өрсөлдөөн дундаас яаж ялгархыг би хүссэн бэ гэх юм бол ерөөсөө манай дээр худалдаа авалт хийх гээд орж ирсэн ч бай. Худалдаа авалт хийхгүй зүгээр одоо ингээд дэлгүүр хийсээд эмэгтэй хүмүүс чинь ингээд аюу гой кайф аваа явдаг штэ гой хувц өмсөж үзээд ингээд зөгч ийнэ зөхгүй нь ингээд хараад те. Тэгэхээр би орж ирсэн хүн болгонтэй аюу гой найрсаг харилцааг хичээдэг. Яагаад гэх юм бол тэр хүн чинь өнөөдөр худалдаа авалт хийхгүй байж болно. Гэхдээ маргааш нь ч юм уу дараа 7 хоногт нь ч юм уу эргэж ирээ заавалч худалдаа авалт хийдэг байхгүй юу? Ирэх эрэхтэй найзаагаа дагуулад ирдэг. Яагаад гэх юм бол нэг хүн орж ирэнгүүт би зүгээр ингээд ахгүй юм чи ингээд суудаггүй, орхихгүй тэр хүнд ингээд байгаа бүх загвараа танилцуулдаг. Хүсэх юм бол та өмсөөд үзгээд өмсөөд үзүүлдэг. Тэгэхээр энэ маань бол бусад одоо бизнес эрхэлж байгаа, адилхан энэ хувцсны бизнес эрхэлж байгаа өрсөлдөөнтэй энэ байгаа зах зээл, онлайн шопинг энэ бүх бус газруудаас энэ нь бол ялгардаг миний гол онцлог гэх юм уу та. Ингээд аюу гой найрсгаар хүмүүстэй харилцдаг гэсэн үг. Тэгээ хүнийг ерөөсөө ялгаж харьцдаг те. Одоо ингээд жоохон бондгор эмэгтэйч байна уу? Одоо ямар ч төрлийн эмэгтэй байж болно шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс маань энэ палаж ямар гоё юм бэ гэж жишээ нь одоо ингээд асуухад хэрвээ тань таалагдж ийл та өмсөд үзье гэдэг. Тэр ахгүй ч гэж болно. Тэгээ ер нь бол хүнийг ялахгүй аюу гой харьцах. Тэгээ хүмүүстэй чин сэтгэлээсээ харьцах юм бол угаасаа чин сэтгэлээсээ харьцсан юм чинь мэдэгддэг штэ. Тэгээд ерөнхийдөө бол эргэж ирээд надаас заавалч худалдаа авалт хийдгээ. Санхүүгийн асуудал үе бидэрт аюул тулгардаг байхгүй. Жишээ нь одоо өнөөдөр гихт чинь карго буулаа гэхэд би каргоны төлбөр одоо сая төгрөг гарчлаа гэхэд би хинээсээ асуух уу те. Хүнээс гуйх уу гэд хүнээс гуугаад явахынхаа оронд аппликейшн руу ороод аюул хурдан хугацаанд зээл авчдаг. Тэгээд эрүүлээ буцаагаад төлөөд ингээ явцдаг болохоор ер нь амар амар байдаг. Уусал тэтэм л та. Гэтэ би жоохон ярьж чадахгүй шин.
Өөрөө бизнес эрхэлж байгаа одоо жижиг бизнес эрхлэлт бидэрт бол барьцаа хөрөнгөний асуудал аюул хүнд байдаг шүү дээ. Тэгэхээр одоо барьцаа хөрөнгө шаардахгүй лендэмэний Delix бизнес зээлч юм бол барьцаа хөрөнгө шаардахгүй шүү дээ. Ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардахгүй, хугацааны хувьд аюул урт, хөв багтай. Тэгээд дансны хуулгаараа онлайнаар зээлээ судлуулад 100 хүртэлх саяын зээлүүд ерөнхийдөө авах боломжтой байдаг. Тэгээ энэ нь болохоор надад аюул олон давуу талуудыг ойлгодог. Ер нь бол би мөнгө хэрэг боллоо, санхүүгийн асуудал тулгарлаа, гинтийн асуудлуудаа ерөнхийдөө 5 минутын дотор аппликейшн руугаа ороод шийдэж чаддаг. Гарсан өөрчлөлт эрэг давуу талууд гэх юм бол би ерөөсөө сезоноо алдахгүй бараагаадтай авч чаддаг болсон. Яагаад гэх юм бол одоо шинэ жил болж штэ. Тэнгүүд шинэ жилийн сезон оронгууд чинь би нэг сарын өмнө сезоноо алдахгүй аюул хурдан нөгөө эргэлтийн өрнгийн асуудлыг шийдээд сезоноосоо ерөнхийдөө хоцрохгүй бараагаадтай авч гинэ гэдэг чинь борлуулалт маань нэмэгдээ явж гин гэсэн. Тэгэхээр энэ маань бол аюул гоё эрэг тал маань болж гисэн. Дараагийн миний шин зорилго гэх юм бол би эмэгтэй хүн орж ирээд хувцлаа гарлаа гэхэд ээж бүрнээр нь өөрийгөө хувцлаад гарах боломжтой. Одоо цүнхэн байна, гутлан байна, малгай байна, гадуур хувцсан байна гэд ерөөсөө хөлийн улаасаа толгоо хүртэл өмсөж болох бүх хувцсыг худалдаалдаг тийм гой салбартай болохоор зорж байгаа. Бяцхан зөвлөгөө гэх юм бол ерөнхийдөө бол ямар ч зүйлд аливаа зүйлд тууштай байдал аягүй чухал байдаг. Тэгэхээр хизэж бууж өгөхгүй тууштай байх нь аягүй чухал. Миний ерөнхийдөө амьдралдаа баримтлагдаг зарчим гэх юм бол би ерөөсөө бууж өгдөггүй. Миний үгсийн танд бууж өгөх би чадахгүй гэдэг үг байдаггүй. Тэгэхээр яг надтай адилхан хизээч бити бууж өгөөрэй. Аливаа зүйлд ерөнхийдөө цаг хугацаа хэрэгтэй байдаг. Мөн бас тууштай байдал хэрэгтэй байдаг. Тэгээд нөгөө нэг эзэн хичээл заяа чинь гэх гоё үг байдаг штэ. Thank you.